Сайн байцгаана уу? Хүнд даацын автомашин буюу автосонсмолын хурдыг тодорхойлох семинарын хичээл ороход бэлэн боллоо. Автосонсмолын хурдын хийцийн болон техникийн ашиглалтын гэж ангилж болдог. Хийцийн хурд гэдэг маань бол автосонсмолын хамгийн их боломжит хурд буюу тухайн машины гаргаж болох хамгийн хурдыг хэлж байгаа юм. Харин техникийн хурд нь бол туулсан замын уртыг уг замыг туулахад зарцуулсан хугацаанд харьцуулсан харьцаагаар илэрхийлэгддэг. Бидний хамгийн сайн тооцоолж чаддаг хурд юм аа. За харин ашиглалтын хурд гэдэг маань бол яг тухайн бодит нөхцөл дээр автосонсмолын гаргаж буй хурдуудыг яг бодит нөхцөлд хэмжсэн хурдыг бол үзнэ. Тэгэхээр бид хэдэд бол энэ ашиглалтын хурдыг тодорхойлох боломжгүй учраас бид хэд бол техникийн тооцоон дээр илүүрхэн автотеорийн тооцоон зөвхөн техникийн хурдыг ашигладаг байнамаа. За тэгэхээр тухайн хурдыг буюу техникийн хурдыг тодорхойлохдоо аналитик болон графоаналитик гэсэн аргуудыг бол ашигладаг. За тэгвэл аналитик арга гэдэг маань бол томьёоны арга байдаг бол графоаналитик арга маань бол динамик характеристикийг ашиглан тухайн замаар явах хурдыг гаргаж авдаг арга юм аа. За хэрвээ уг машины чинь динамик характеристик байхгүй тохиолдолд бол аналитик аргаар тодорхойлоход болно. Гэхдээ үүнд нэг анхаарах асуудал байна. Аналитик аргаар тодорхойлсон хурд маань бол алдааны хязгаар бол 30 хүртэл байдаг учраас ер нь алдааны хязгаар өндөртэй гэж үздэг. За ингээд эхлээд аналитик аргын талаар тайлбарлая. За аналитик аргаар бүх замууд дээр бол энэ 5-1 гэсэн томьёогоор бол автосонсмолын хурдыг тодорхойлж болно. За тэгэхээр тэгштгэлийн маань үржүр дээр байгаа M гэдэг маань бол автосонсмолын бүрэн масс буюу ачаатай автосонсмолын масс гэсэн үг байна. Харин хуваарьт байгаа омега G бол замын үндсэн эсрэгүүцлийн коэффициент. За нэмж хасах тэмдэглэгээтэй IR максимум гэсэн маань бол тухайн машины хүндлэн эсрэгүүцлийн коэффициент байж болно. За ингээд тухайн нэмэх тэмдэглэгээ нь бол ачаатай чиглэлтэй, харин хасах буюу сөрөг тэмдэг маань хоосон чиглэлтэй гэж бичигдэх нь байна. Тэгэхээр энэ 5-1 гэсэн томьёогоор гаргаж байгаа автосонсмолын маань хурд бол альж төрлийн зам дээр байж болно гэсэн үг байна. За түүнээс гадна аналитик арган дээр яадаг вэ гэхээр зарим бартаатай хэсэг буюу морильттай болон уруу зам дээр автосонсмолын хурдуудыг шалгаж тооцоолж болдог. За тэгвэл эхлээд автозамын морильттай хэсгээр автосонсмол шарахгүйгээр хөдөлгөөнөө үргэлжлүүлэх хязгаарын хурдыг 5-2 гэдэг томьёогоор тодорхойлж байна. За тэгэхээр автосонсмолын явж байгаа замын маань бол морильттай замыг бол бид төслийн ажил дээр бол гадаргуугийн болон мөрөгцгийн замууд дээр тооцоолсон байгаа. За ингээд 5-2 гэсэн томьёон дээр R буюу замын морильтийн радиусыг зам тус болгон дээр бичигдэх нь байна. За PCB буюу хөндлөн чиглэлийн зам дугуйн барьцлалын коэффициентийг бол тодорхой утгуудаар авах нь байна. За тэгээ замын хөндлөн алууг мөн слайданд үзүүлж байгаа хязгаарын утгын хязгаарууд дээр авах нь байна. За тэгэхээр энэний өмнө бол бид хэд 4-р бие даалан дээр замын нөхцөлийг бол тооцоолсон байгаа. Тэгэхээр тухайн замдаа тохируулсан коэффициентуудыг авна гэсэн үг байна. За харин хоёр дахь нь бол хоосон чиглэлд байгаа явж байгаа автосонсмолын хамгийн их ноёлох налуудаа замд тоормцлох аюулгүй нөхцлөөр автосонсмолын хурдыг тодорхойлно. За энэ нь юу гэж байгаа юм бэ гэвэл хоосон чиглэл буюу уруу чиглэлдээ явж байгаа хамгийн их ноёлох налуудаа зам буюу траншан замаар тухайн машин тоормцлоход аюулгүй зайн шаардлагатай үүнийг бол хэрхэн тооцоолох вэ гэдэг дээр байна. 5-3 гэдэг томьёон дээр тухайн аюулгүй буюу саад хүртэлх хоорондох зайн хязгаар бол харагдаж байна. За тэгэхээр тэгштгэлийн баруун талд бол L бүрэн тоормсгч чинь тоормсны бүрэн замын урт байна. Тэгэхээр энийг бол тодорхой өөр томьёогоор тодорхойлно. За LA бол автосонсмолын урт байгаа. За тоормсны бүрэн тоормслох замын урт маань бол L тоормсны зам болон автосонсмолын хурднаас хамаарж байгаа юм. Аюулгүй хурд бол автосонсмолын хурд бол 10-аас 20 км/цагийн хооронд байдаг. За тэгэхээр гарын авалгаа бол та бүхэн анзаарч хараарай. Тэн дээр бол хурдны хязгааруудыг тавьсан байгаа. За ингээд 5-4 болон 5-5 гэсэн хоёр томьёогоор тоормслох бодит замын хэмжээсүүдийг олдог энэ томьёонуудаараа яадаг вэ гэхээр систем тэгштгэл зохиож автосонсмолын ноёлох налуудаа замд хоосон чиглэлд хэрхэн автосонсмол маань явах вэ гэдгийг тооцоолж болно гэсэн үг. Энд бол бидний хязгаарын хурд болно гэж ойлгож болно. За инхээр хөдөлгөөний хурд маань 20
40, 60 буюу хамгийн дээд хязгаарын хурдууд маяхан зөвшөөрөлт хурдууд байна. Үүнээс хамааруулаад ээлхэ буюу одоо тухайн одоо аюулгүй зай, аюул харагдах замын зай энд бол хязгаарын утга бол харагдах ёстой гэсэн үг байна. За ингээд аналитик аргаар бол 5-1, 2, 3 гэсэн томьёогоор тодорхойлж авсан смолын хурдыг тодорхойлсон бол харин графо аналитик аргаар хэрхэн яаж тодорхойлох талаар слайдн дээр үзүүлж байна. За тэгэхээр энэ авсан смолын хурдыг dynamic characteristic тодорхой байгаа үед бол энэ аргыг хэрэгэлдэг. За жишээ болгож бид хэд яаж байна гэхээр Trex Dalton маркийн авсан смолын dynamic characteristic-ийг баруун талд бол харж байна. За баруун талд байгаа энэ dynamic characteristic бүгдөө тайлбарлаж харъя. Хамгийн дээр болвол авсан смолын жим байна. Тэгэхээр энэ дээр юу байгаа вэ гэхээр LB 1000, эсвэл килограммын үржиг нь 1000 буюу тонн гэсэн хэмжүүрийн утга байгаа. Тэгэхээр бид бол системийг хэрэгжилж байгаа учраас килограммын үржиг нь 1000 гэдэг одоо энэ хэмжүүрийн шугамыг бол ашиглах нь байна. За dynamic characteristic-ийн баруун талд буюу одоо энэ замын налуу байна. Замын налууг бол энд үзүүлэхтэй градусаар үзүүлсэн байгаа. Тэгэхээр бид хэдэд бол замын налуу промиллаар байгаа. Үүнийгээ бол бид хэд яг уу гэхээр шилжүүлэх ёстой болно. За dynamic characteristic-ийн доор байгаа хэсгийг харах юм бол хурд гэсэн одоо шугам байгаа. Тэгэхээр хурдных бол километр цаг эсвэл майл цаг гэсэн юм хоёр утга байна. Тэгэхээр бид хэд мөн л одоо километр цаг гэсэн утгыг бол авч одоо ашиглана гэсэн үг байна. За ингээд тухайн одоо үзүүлэлт буюу динамик үзүүлэлтээ хэрхэн яаж ашиглах талаараа, хүснэгтийг хэрхэн бүглэх талаараа энэ жишээ авсан байна. Бүгдээр 10 дугаар хүснэгт рүү харъя. За бидний өмнө нь тооцоолсон жишээ бодлогон дээр ачаатай чиглэлтэнд нь мөрөцгийн траншаан гадаргуугийн гэсэн 3 төрлийн зам байгаа. Мөн хоосон чиглэлтэй авсан смол маань гадаргуугийн замаар яваад за траншаан замаар уруудаад мөрөцгийн замаар очиж ачигдах цэг дээр очно гэж одоо ингээд хэлбэрчилсэн схемээ 1-р бие даалтан дээр гаргасан байгаа. За 4-р бие даалтан дээр омега 0 буюу замын үндсэн үсэргүүцлийн коэффициентуудаа бид хэд зам тус болгон дээр авч үзсэн байгаа. Тэгэхээр 4-р бие даалтынхаа үр дүнг бол энд тавина. За гэхдээ энд бол ачаатай чиглэлээ тавьсан байгаа. За хоосон чиглэлээ харин хэрхэн яаж одоо гаргаж байгаа вэ гэхээр хоосон чиглэлийнхийг 125-аар үржүүлээд гарна гэсэн үг байна. За энэ бол лекцийн хичээл дээр яригдсан байгаа. Тухайлх юм бол 35-ыг 125-аар үржүүлээд гадаргуугийн замын үндсэн эсэргүүцлийн коэффициент 44 гарч байна гэх жишээ нэ. За харин 10 дугаар хүснэгтний дараагийн баг нь буюу I буюу замын налуу байна. Энэ замын налууг бол бид хэд 1-р бие даалтны замын хэлбэрчилсэн схемээр бол гаргасан байгаа. Энэ гарсан үр дүнгуудээ бол энэ хүснэгтэн дээр бүглэнэ. За мэдээж уруу чиглэлд учраас замын налуу хоосон чиглэлдээ хасах гэсэн тэмдэглэгээ авсан байгаа. За D гэсэн энэ багныг бид хэд энэ 5 дугаар бие даалтан дээр хийж байна. Тэгэхээр D гэдэг энэ үзүүлэлт маань динамик үзүүлэлт маань бол үндсэн эсэргүүцлийн коэффициент болон налуугийн нийлбэр байгаа. За ингээд D гэдэг энэ багныхаа энэ үзүүлэлтүүдийг гаргасны дараагаар энэ утга ашиглана. За тухайлах юм бол жишээ авч үзье бүгдөө. Ачаатай чиглэлийн мөрөгцгийн замын динамик үзүүлэлт 88.5 гарсан байна. 88.5 гарсан гэдэг маань энэ бол промиллоор байгаа. Тэгвэл бид энд dynamic characteristic ашиглахдаа хэмжүүр маань градус байгаа учраас шууд л 10 тугахад хангалттай. Тэгвэл 88.5-ыг 10 тугаа бол ойролцоогоор 8.8 гарна. За тэгвэл бид хэд энэ хажуугийн налуу үзүүлсэн энэ шугамн дээр 8.8 гэсэн цацрагийг татаад тэр цацраг маань ачаатай чиглэлийн босоо шугамтай огтлцлоо. Огтлцож байгаа энэ уг цэгийг огтлцлын цэгээ хажуугийн налуу буюу энэ тухайн машины боломжт одоо араан дээр буулгана. За ингээд араан дээр буулгаж зүүн тишээ буулгалаа. Зүүн тишээ буулгасан одоо үзүүлэлтийг доошоо км цаг гэсэн хэмжүүрийн нэгж рүү буулгаж байна. За ингээд бол ойролцоогоор 19 км цагийн зам дээр явна гэсэн. Ер нь бол энийг юу гэж тайлж унших вэ гэвэл тухайн ийм төрлийн одоо замын эсэргүүцлийн коэффициент бүхэн ийм зам дээр ийм тэр тухайн зам нь ийм 8.5 промилийн алуутай зам дээр бол тухайн авцсан смол 19 км цагийн хурдтайгаар явах боломжтой юм байна гэсэн үг хань. Энэ
машины одоо өөрийнх нь хийцийн хувьд бол 19 км/цаг хурдлах боломжтой гэсэн. За яг үүнтэй ижилхнээр одоо тухайн хамгийн сүүлийн хүснэгтээ буюу хурд км/цаг гэсэн одоо багныг бол битгэд бөглөж авна гэсэн үг байна. За ингээд аналитик болон граф аналитик аргаар тодорхойлсон хурдыг аюулгүй нөхцлөөр тооцоолсон хурдуудтай харьцуулан аль баг утгаар нь хөдөлгөөний хурдыг бол эцэслэж сонгож авдаг. Тэгэхээр аюулгүй одоо нөхцөл тухайн уурхайн хурдны аюулгүй хязгаар гэсэн утгууд байгаа. Тэгэхээр тэр одоо хязгаарын хурдуудаар бол бидэд таслаж тухайн авц сонсмолын яг тухайн хэсгээр явах хурдыг бол тооцоолно. За тэгэхээр жишээ бодлого мөн сайн хараарай. За ингээд би даалт ажлын өгдөл бол өмнөх одоо сонгож авсан авц сонсмолуудаа тухайн замын 4-р бие даалтан дээр тооцоолсон замын нөхцлөөрөө гүйцэтгээд авц сонсмолынхаа хурдуудыг тооцоолоорой. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа. Баяртай.